эртний хатан хаад те одоо бүх одоо эмэгтэй хүмүүсүүд нь дандаа ийм гоёл чимэглэл том гоёл чимэглэлийг үргэлж зүүцсэн байдаг. Одоо кинон дээрээс ч гэсэн харахад те Монголын ч гэсэн одоо хатан хаадууд тэр нь болохоор ер нь би ийм одоо эрхийн урандаа бүх зүүх юм бол би одоо хаан шүү өөрийгөө илэрхийлэмж нь одоо би хаан шүү би ийм их мэдлэлтэй юм шүү гэдгийг одоо ингэж харуулдаг. Одоо гоёл зүйлт байх юм бол эмэгтэйчүүд нь би ийм хатан би тэрний тийм хүний эхнэр одоо тиймэрхүү одоо илэрхийлэмжүүд байдаг юм байна л да. Тэгэнгүүт бас нөгөө талдаа янз бүрийн одоо нөгөө тийм хатан хаад янз бүрийн тийм мундаг хүмүүсүүдэд одоо бусад хүмүүсүүд айгүйх атаархдаг. Тэгэнгүүт өөрсдөө энергийн хувьд ингээ хамгаалдаг. Нөгөө нэг юм гялалтсан зүйлээрээ муу мухай юмнуудыг уртаас ирж байгаа муу зүйлийг тэгж хамгаалалт маркаар бас одоо хэрэгэлдэг. За одоо орчин үед болохоор ч одоо гоёл чимэглэл гэдэг чинь одоо хүний төрхийг засдаг. Төрхийг заснаа. Тийм, төрхийг засна. Одоо жишээлх юм бол богинохон хүзүүтэй хүн байж болно шүү дээ. Богинохон хүзүүтэй хүн байх юм бол уурт юм зүйлт зүөх юм бол өндөр хүзүүтэй харагдана. Жишээний. За одоо нэг юм одоо дөрвөлжин царайтай хүн байх юм бол илүү юм нарийнхан урт эмэг зүгэл илүү одоо гонцгой зүв харагдана ч гэдэг юм уу. Тийм дандаа юм утга учиртай зүгээр л нэг эмэг зүөх гээд байгаа биш байхгүй юу. Тийм. Тэгэхээр ямар нэгэн бүгдээрээ нэг юм өөрөөр алтай, өөрийн гэсэн тэгээд түүхтэй, тэгээд одоо хамгаалалттай гэсэн тэгээд өөрийг нь илүү өөртөө ихтэй гоё харагдуулах боломжтой тийм зүйл байгаад байгаа маа.